Улаанбаатар хот дахь 12 галийн хяналтын бүсэд автомашины импортын галийн хяналт шалгалтыг зохион байгуулж байна. За эдгээр хяналтын бүсэд өдөрт дунджаар 120 гаруй чингэлэг автомашин бууж 430 гаруй автомашиныг эзэнд нь хүлээлгэж өгдөг байна. Тэгэхээр сүүлийн жилүүдэд манай улсад импортлогдсон тээврийн хэрэгслийн мэдээлэл болон суудлын автомашины насжилтын талаарх тоо баримтыг хүргэе. За энэ оны 5 дугаар сарын байдлаар манай улсын нийт импортын 12%-ийг нь автомашины импорт эзэлж байна. За нийт импортоор орж ирсэн автомашины 98% нь Япон улсаас тээвэрлэгдсэн байна. За өнгөрсөн 2024 онд манай улс нийт 123 мянган ширхэг суудлын автомашин импортлсны 8% нь 0-3 жилийн насжилттай, за 9% нь 4-6 жилийн насжилттай байсан бол 28% нь 7-9 жил, харин үлдсэн 55% нь 10-аас дээш жилийн насжилттай байсан байна. За харин энэ оны 5 дугаар сарын байдлаар манай улс нийт 57 мянган ширхэг суудлын автомашин импортлсны 9.6%-ийг нь 0-3 жилийн насжилттай, 8%-ийг нь 4-6 жилийн насжилттай, 25%-ийг нь 7-9 жилийн насжилттай, харин үлдсэн 57%-ийг нь 10-аас дээш жилийн насжилттай автомашинууд тус эзэлж байна. За сүүлийн 6 жилийн үзүүлэлтээр импортын бүх төрлийн тээврийн хэрэгслийн үнийн дунд цаашид өсөх хандлагатай байгаа бөгөөд үйлдвэрлэгдснээс хойш 10-аас дээш жил болсон автомашины татварын дүн сүүлийн 3 жил тогтмол өссөн байгаа нь статистик мэдээллээс харагдаж байна. Иргэд аж ахуйн нэгж та бүхэн бүх төрлийн бараа бүтээгдэхүүний экспортын болон импортын статистик мэдээллийг Гайлцэг эмийн сайтаас авах боломжтой. Гайлын ерөнхий газар